Өнөөглөө олон нийтийн сүлжээнээс олж харсан хамгийн өрөвдмөр мэдээ бол Лаос улсын тухай мэдээ байлаа. Манай Монголын төрийн албаны зөвлөлийн гишүүд болон төрийн албан хаагчид Лаос улсад очиж Монгол улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог сэдвээр лекц уншаадагчаа. Чухам юу гэж уншныг мэдэхгүй ч үүнийг нь хөөрхий Лаосчууд чихтэй их таашааж бүр зөвлөх мэрэгжилтэн ирүүлэн манад ажиллаулаач хэмээн хүсэл тавьжээ. Манай хүний нөөцийн удирдлагын онцлог бол мэдээж штэ. Энд мэдлэг боловсрал, ажлын туршлага инээтрээ юм огт нөлөөлөхгүй. Ялсан намын дарга нарын хамаатнууд, төрөл төрөгчд болон цүнх барьж бүгс долоогч доролт үүрдэг бид ёстой чинхнээсээ мэднэ. За тэгээ зогссонгүй цааш нь төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай гэсэн сэдвээр бас лекц уншсан байна. Үүнийг нь бид одоо боддоор харж байгаа. Ялагдсан намынхныг хоморглон халж хэн сайн долоож, хэн сайн цүнх барьж, цусардан долоох үр дүн үзүүлсэн хождог болсон ба нуугдмал дайсныг илрүүлэн намнаж үзэл бодлоор нь ялгарлан хөөж зайлуулах компанид ажиллагааг бүр төрийн ордноосоо багийн төв хүртэл явуулдаг. Үүнийгээ үр дүнгийн гэрээ гэж томьёолдог болсон цаг шүү дээ. За ерөнхийдөө ийм л зарчим баримталдаг, ийм л замналаар төр барьж төрийн байгууллагуудыг заалж тэглүүлдэг улсаас туршлага судалж тэднэр юм заалах гэж Лаос орныг үнэхээр өрөвдөж байна. Олон нийтийн сүлжээнд нэг үг яваад байдаг да. Энэ Орос Хятад хоёр манайхаас илүү хөгжиж дургу хүргээд байх юм. Монгол дор гавьячаа самруулчих юмсан гэж. Нарга 80% гэдэг ийхүү биелээ олчих юм гэж хэн мэдлээ. Хөөрхийдөө Лаос улс Монгол даргын гараар самруулах тавилантай л байж таа. Нам 3 эрдэнэ.